Сайн байцгаана уу. Өнөөдөр бид Монголын хүүхэлдэйн кино хэрхэн яаж хөгжсөнтэй товчхон танилцах болно. Монголын хүүхэлдэйн киноны түүх 1975 онд Монгол кино үйлдвэрлэлийн 40 жилийн ойгоор бүтээгдсэн анхны хүүхэлдэйн кино өндгөөр эхэлдэг. Үүнээс удахгүй бүгд найрамдах арчилсан Герман улстай хамтран унах хүүхэлдэйн киног хийснээр манай хүүхэлдэйн кино албан ёсоор хөгжлийнхөө замд гарчээ. Хүүхэлдэйн киноны техник тоног төхөөрөмж сайжирснаар теле кино үйлдвэр мультифильмийн цех байгуулж 1985 онд үзэгчдэд эрх цагаан ишиг киног хүргэв. Үүнээс хойш дараах олон бүтээлүүд төрөн гарсан. Үүнд Өвгөн Арслан 2, Гацуурхан, Эвтэ дөрвөн амтан, Шаазан зан харилцах дэвтэр багтдаг. 1987 оноос 1991 онд Царцаа намжил, Азар базар тазар, Өнчин цагаан ботго, Бувардай ба түүний нөхөд төрөн гарчээ. Энэ үе бол Монгол хүүхэлдэйн киноны чанар тоо аль нь өссөн үе байлаа. 1995 онд мэдээлэл, радио, телевиз, харилцаа эрхэлж буй газрын дэргэд Борлодой нэртэй хүүхэлдэйн кино компьютер графикийн студи байгуулагдав. 2003 онд энэ студи Сон анимашн болон өргөжиж телевизийн сүлжээгээр олон хүүхдийн кино үлгэрүүдийг тогтмол хүргэдэг боллоо. Үүнд Мазаалай, Эрхийн мэргэн, 3 худалч, Улаан залаат, Баавгай дуулах, мөн Алтан гадас ба 7 бурхан, Тааварч 3 хүү зэрэг олон телевизийн үлгэрүүд хүүхдүүдэд хүрч байв. 2004 оноос хойш телевиз студиуд олширч мэргэжлийн уран бүтээлчид болон залуусын хийсэн анимашн эрчимтэй хөгжиж эхэлсэн. Тухайлбал 100 студийн Гоодой модын адал явдал, Ондоо студийн Бэлэг, Амжилт студийн Мора, Ocean Pictures-ийн томоохон бүтээл Чингис хаан, мөн Монголын хамгийн танил брэндүүдийн нэг Мамугийн Ами Тами 2 телевизийн цуврал гарч хүүхэд багчуудад маш их хүрсэн. Ингээд Монголын хүүхэлдэйн кино 1975 оноос эхлээд өнөөдрийг хүртэл маш олон үе шатыг дамжин өсөж шинэ технологи, шинэ студи, шинэ уран бүтээлчидтэй хамт хөгжсөөр байна. Хүүхэлдэйн кино маань цаашдаач улам бүр чанаржиж олон улсын түвшинд өрсөлдөх боломжтой болсон юм. Анхаарал тавьсанд баярлалаа. Мэдээлэл хүргэсэн 12 ангийн сурагч Эм Оргил Баатар байлаа.